Сайн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын Тариаланчдын үндэсний холбооноос 2022 оны ургацын жилд зориулаад уламжлалсаар цуврал подкаст нэвтрүүлгүүдийг хийж байна. Энэхүү цуврал подкаст нэвтрүүлгүүдээр бид нэр тариаланчдын өмнө тулгамдж буй асуудлуудыг хэрхэн яаж шийдэж болох вэ гэдэг хилцүүлгийг ерөнхийдөө салбарын мэргэжлүүдийн дунд явуулдаг. Тэгээд энэ бүхэн маань болохоор хамтын шийдлээр Монголын газар тариалангийн салбарт тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах вэ гэдэг гац гаргалгааг хайдаг юм аа. Тэгээ энэ удаагийн дугаар дээр бид нэр малчит тариаланчтай хооронд гардаг юм үл ойлголцол төвөгтэй байдлыг хэрхэн шийдэж болох талаар ярилцах гэж байна. Монголын тариаланчдын үндэсний холбоо ажлын хэсэг маань мэргэжлийн өмгөөлөгчтэй хамтарч ажиллаж байгаа. За тэгэхээр тариаланчдад бол жил бүрийн намар хамгийн их тулгамддаг асуудал бол ургац сураахаас өмнө тариалангийн талбайд мал орох гэдэг асуудал байдаг. Энэ асуудал бол 2010 оноос хойш газар тариалан эрчимтэй хөгжиж ирсэн 2008 10 оноос хойш тасралтгүй яригдж байгаа. Ямар ч төрлийн албан хаагч, ямар ч төвчний удирдлагч ингээд газар тариалангийн бүс нутгаар ажиллахад бол тариаланчдын зүгээс хамгийн их тавьж шийдэж өгөөч гэдэг асуудал бол нэг юм байна. За тэгэхээр энэ асуудал дээр бид нэр тариаланчд хэрхэн яаж ажиллаж болох талаар ярилцгаар сод эрдэнэ өмгөөлөгчтэй өнөөдөр ярилцах гэж байна. Сод эрдэнэ өмгөөлөгч маань болохоор Монголын тариаланчдын үндэсний холбооны холбоотой бол гэрээ байгуулад энэ тариаланчдад хууль эрх зүйн мэдээлэл мөөл өгөх чиглэлээр бол ажиллагаа болсон байна. За таны өнөөдрийн мэдлэгийг өөргөө танилцуулах бай. За баярлалаа. Намайг бол Бяцхан сод эрдэнэ гэдэг Монголын өмгөөлөгчтэй холбооны гишүүн өмгөөлөгч. За ингээ энэ жил Монголын тариаланчдын холбоонытай хамтраад саний дурдсанчлан малчит болон тариаланчдын орон гардаг маргааныг яаж зүй зохистой шийдвэрлэх боломж, хууль зүйн боломжууд байд юм бэ? Тэр талаар мэдээлэх урт ингээд бид хамтарч ажиллаж байна. За тэгэхээр юуны өмнө нөхцөл байдал ямар байгаа гэхээр хууль эрх зүйн гол сөрөг өгдлөөс яриа л да тавиалаа. Нөхцөл байдал бол Монгол улс тодорхой аймагуудыг бол газар тариалангийн бүсгээ зарлчихсан. Тэгээд хэд хэдэн хуулийн хамгаалтаар бол тариалангийн газар бол огтоос мал орох ёсгүй байгаа тийм. Мал орсон тохиолдолд бол тэр малын эзэн тариаланчдад учирсан хохирлыг ямар нэгэн байдлаар тогтоовоод нөхөн олгох ёстой гэсэн ийм зарчим үүсчихэж байгаа. Тэгэхээр энэ зарчмын үндсэн дэвсгэр суурилсан та хууль эрх зүйн орчин ямар зохицуулт хэрэгжиж байгаа талаар хүмүүст эхлээд товч мэдээлэл өгөхгүй. За одоо бол тариалангийн тухай хууль гэдэг байгаа. За тэр хуулиар юу хамгаалдаг вэ гэхээр тариалангийн бүс нутгийг тогтоосон, за тогтоогоогүй сүлэх хамааран бүх Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газар нэгж бүрийг хамгаалдаг зохицуулалт бол тусч өгсөн байдаг. Тэр хуулийн дээр зааснаар бол тариалангийн талбай хэрэгж байгаа үйл ажиллагааны захаас гадагш 500 м-ийн зайд бол мал бэлжих, үржээ аварчаа байршуулахыг бол хориглосон байдаг. За нөгөө талаар болохоор тариалангийн бүс нутгийг Монгол Улсын засгийн газраас 2018 оны тогтоолоор тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл нийтдээ 6 аймгийн тодорхой сумдуудыг энэ сумдууд хамаарна гэж заагаад тэр бүс нутгийг бол тариалангийн бүс нутг юм аа. За тэгж тогтоож өгснийх нь ач холбогдол юу юм гэхээр уг тогтоолынхоо холбогдох залтуудаар тэнд бол тэр бүс нутагт саний хамгаалтын 500 м цанаас үл хамааран бүр тухайн бүс нутагт малчид бэлчээрийн мал аж ахуй эрхийг бол хориглоод засагтаар болон аймгийн удирдлагуудад нь ус бэлчээр бүх өөр нутг руу шилжүүлэхийг даалгасан. Тэгэхээр энэ бол маш том эрхийг хамгаалж зохицуулах юм байна. Тэгэхээр ийм хоёр янзын аргаар тариалангийн бүс нутгийг хамгаалж нэг хичээл. Нэг нь илүү өргөөрөөтэй тухайн нэгж талбар бүрийг нөгөөх нь бүс нутгийн хэмжээнд буюу ер нь энэ бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхгүй шүү гэсэн. За эдгээрийг зөрчих юм бол мэдээж нэг холбоотой зөрчлийн тухай заасан хариуцлага хэлдэг. Ийм хамгаалт эрх зүйн зохицуулалтууд байна. За бодит байдал дээр нөхцөл байдал бол яг хуулийн зохицуулалтын хүрээнд юус огт байхгүй гэдэг хийн мэдчихэе тий. Тариалангийн талбаар бол малчид санаанд болон санаатаагаар бол малыг оруулдаг. Тэгэхээр хариулгагүй байжгаад мал орох тий хашаа нь унсан эвдэрсэн байжгаад мал орох гэж нэг асуудал байна. Бүр санаатаагаар шонгийн утсыг тасдах, шонг хугалж буулгах ч гэдэг юм уу тий тэгээд ч оруулдаг тохиолдлууд байна. Тэгээд эдгээр тохиолдлууд дээр мал орцсон тохиолдолд тариаланч хаана яаж гомдлоо гаргаад тэгээд
өөрийнхөө тэр хохирлыг багтуулах хүртэл ерөнхийдөө ямар үе шатуудыг дамжиж явж байна вэ? Гэтэ энэ дээр бид нэр одоо тий та өмгөөлөгч хүн хуулийн зүйн ямар одоо заавар зөвлөгөө одоо тариаланчдад өгөхөр байна. За одоо бол хүмүүс нэр сэрэл ханддаг одоо ийм асуудал үүсчлээ яах вэ хүү хаана хандах уу гэдэг. Энэ тохиолдолд бол хоёр янзын асуудал үүсдэг. Нэгдүгээр учирсан охирлоо яаж харуулж авах юм? Хоёрдугаар энэ хүнд хариуцлага тооцох юм гэдэг. Тэгэхээр нэгдүгээрт нь бол тариаланчд очиж байгаа тэр яг тэр нөхөн төлбөрийг яаж гаргах юм гэдэг асуудал хамгийн нэгдүгээр тавьж байна. Тэгээ энэ тохиолдолд бол хүнс хөдөө аж ахуйн сайд, хууль зүйн сайд, сангийн сайд хамтарсан 2018 оны бас нэг тогтоол байна. Энэ тушаалд батлсан журам нь болохоор тариалангийн талбайд мал тэжээр хамт орсуулна. Улмаас учраас тариаланч төвчсөн охирлыг тооцох аргачлалыг баталж өгсөн байдаг. Энэнийг аргачлалыг гаргах тооцох хэлбэрийг этгээд нь болохоор тухайн сумын аймгийн засаг даргаас томилогдсон ажлын хэсэг томилж ажилладаг. За энд нь бол тамгын газрын төлөөс нэг хүн, за тухайн бүс нутгийг хариуцсан газрын зохион байгуулагч буюу газар албан насны хүн, за татврын байцаагч, за тэгээд багийн засаг дарга гэдэг юм гэдэг. Энэ хүмүүсийн бүрэлдэхүүнээр ийм ажлын хэсэг гараад засаг даргын томилсон ажлын хэсгийн дагуу очиж ажиллаж одоо ямар хэмжээний газарт хэдэн тонны ямар мал урсан юм. Тухайн тэр тооцох аргачлал нь бол маш нэрвэвчсэн журам учраас ямар сортын тэгээ ургацынхаа аль цаг хугацаанд явж исэн гэдэг энэ юмыг бол томьёол итгэл зүрээр бодоод тооцоолон гаргадаг. Тэгж гаргасны дараа бол одоо нөхөн төлбөр авах анхны нөхцөл үүсэж байна тийм үү. Тэнгүүд нөгөө малчид бол тэр зөвшөөрөхгүй маргаан үсгэх тохиолдол байдаг. Үгүй ийм хэмжээний төлбөрийг бол бид төлж чадахгүй ч гэх юм ийм асуудал үүссэн тохиолдол энэ шүүхийн асуудал болж хувирдаг. Өөрөлдвөл тэр тооцоон дээр талбад маргаж байгаа гэсэн. Тэрийг бол иргэний иргэн хариаллын дагуу тухайн орон нутгийн хариуцсан иргэний иргэн сум дүндийн дүүргийн шүүх шийдвэрлэх ийм асуудал үүсдэг. Нөгөө талаар хохирол учирсан учраагүй сүүл хамааран зөрчил гарсан уу гэвэл гарсан. Энэ зөрчлийг хаана ямар эрхлэл албан тушаалын шийддэг вэ гэхээр тухайн сумын болон аймгийн одоо мэргэжлийн албаны асуудлыг хариуцах улсын байцаагч. За суманд бол байгаль орчны байцаагч бол энийг хариуцж ажиллаж байгаа. Тэгэхээр байгаль орчны байцаагч гомд гаргадаг. Одоо ийм бидний өдөр ийм номлол асуудал нөхцөл байдал боллоо гэд холбогдох байранд фото зураг ч юм уу видео бичлэг хийгээд ч гэх юм те. Ийм хүнгээ дөрвөлөө өгөхөр мэргэжлийн ялт улсын байцаагч бол шалгаад тэн дээр хариуцлага тооцох. Өөрөлдвөл зөрчлийн тухай хуулийн 8.1-8 зааснаар эзэмших ашиглагч тариаланчийн одоо өмчлөгчийн зөвшөөрлгүйгээр мал бичээсэн хохирол учруулсан тохиолдолд бол иргэнийг 300 мянган төгрөг хүртэл торгодог. Хуулийн этгээдэг бол 3 сая төгрөг хүртэл торгодог. Ийм зохицуулт. Торгож байгаа мөнгө нь улс авах юм уу тариаланч авах юм? Тэр бол улс тоо. Нөхөн төлбөрийг харуулж байгаа нь өөрөө тариаланчд очиж байгаа нөхөн төлбөр. Асуудал үүсэж байгаа. Тариаланчд очих хэрэгтэй. Орон нутагт ингэ ажиллаж байгаа тариаланчд бол ингэж хэлдэг л дээ. Одоо тариаланчд бол харьцангуй мэдээлэл авцсан тий. За манай талбайд ямар нэгэн мал орж ирэх юм бол саний таны нэр дурдсан тамгын газар байгаль орчны хөдөө аж ахуйн гэдэг мэргэжлүүдийг багийн дарга гэсэн мэргэжлүүдийг багтаасан 5 оны бүрэлдэхүүнтэй баг одоо тийм талбай дээр нөхцөл байдлыг шалгаад одоо ингээд тэр хохирлыг тооцсон гэсэн энэ зарчмыг бол мэдж байгаа. Гэхдээ тэдгээр олон тооны тусдаа бас маш их ажилтай хүмүүсийг нэг доор цуглуулж авчирна гэдэг ч өөрөө бараг боломжгүй шахуу зүйлээ. Тэгээ энэ малчтаас бол бид нэр ямар нэгэн байдлаар хохирлоо тооцоолох чаддгүй. Ингээл одоо сайндаа 1-2 тонны мал авдаг ч гэдэг юм үү те. Яг бодит нөхцөл байдлыг бол тэгж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар бас яаж ажиллах хэрэгтэй вэ? Заавал тэр комиссийг цуглуулж яж хохирлоо тооцох юм уу? Эсвэл малчтайгаа тариаланч тэрхэн хоорондоо энийг ойлголцоод зөвшөлтслийн замаар энийг шийдэж болох боломжтой юу? За бас үүсдэг асуудлуудын нэг дээр практик төр томилсон саний ажлын хэсэг нь ирэхгүй байна. За журам зааснаар бол модны дээр бүр ажлын гоо өгдөг юм ажиллаад дүлтэй гарах хэрэгтэй байдаг. Гэтэл ийм асуудал үүсдэг. Энэ тохиолдолд бол ерөнхийдөө саний журмаас гадна иргэний хуулиар буюу одоо гэм хор үүсэж байгаа асуудал. Тэгэхээр иргэний хуулийн 497 болон 511 зааснаар бол энэ гэм хор үүссэн асуудлыг
буруутай итгэхэд буй юм учраас итгэхэд хариуцдаг. Тэр маргааныг шийдвэрлэхдээ бол иргэний шүүхийн баримтлагдаг гол зарчим юм гэвэл танд ямар хохирол учирсан та энийг яг өөрөө нотолж чадж байна уу? Тэр ажлын өөр хөндлөнгийн ажлын хэсгээс үл хамааран та өөрөө яг нотолж чадах юм уу? Чадчихвэл ямар баримтууд байгаа гэдгийг шаарддаг шүү. Тийм учраас тэр ажлын хэсгийг хүлээлгүйгээр тухайн тариаламжид өөрөө тэрийг нотлох хэрэгтэй болдог. Тэгэхээр тэрийг ямар аргаар нотолж болох вэ гэхээр миний хувьд зөвлөх зүйл бол за фото зураг нэгэн тавь яг ямар нөхцөл байдалд ямар тооны мал байгаа гэдэг тэр малынхын тамга тэмдэг одоо зарим тохиолдолд бол эцэст нь мэддэггүй ч малынх нь тэгэхээр тэр тохиолдолд бол тамга тэмдэг тэр зүс юм харагдахаар тод хэмжээний фото зураг авчвал нотлохоор болох уу болно. За мөн видео бичлэг хийж болно. Бас нотлохтой нэгдвэл за үүнээс гадна гэрчийн мэдүүлгүүд буюу ажилчид болон тухайн үед одоо ойролцоо оршин сууж байгаа иргэдээс ч гэдэг юм уу өөр одоо тэр үйл баримтыг мэдчихэн харсан тийм хүмүүсийг гэрчээр дуудаж байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар өөртөө очсон хохирлоо хүмүүс бол баримтаар бий болгодог. Зөвшөөрчлийн замаар шийдвэрлэх боломж бол хязгаар нэлттэй. Тэрэн дээр зарим тариаламжид ямар асуудал үүсдэг гэхээр түрүүнийх шиг одоо малын ингээд за фото зур видео бичлэг хийчлээ. Тэнгүүт эцэст нь мэдэгддэг гэж. Тэгэхээр тэрийг одоо за 10 хоног зарим нь 2-3 сар хүртэл ингээд хашаад байлгадаг. Өөрсдөө тариаламжид бол. Тэгээд эзэн ирэхээр одоо малын нөгөөд хөдөлгөөн авах гэдэг юм. Иймэрхүү байдлаар зөвшөөрцөх гээд ингээд хаших асуудал бол үүсдэг. Тэгэхээр ингээ хашаадахаар дахиад бидний зардал болно гэдэг нэмэгдээд штэ. Хохирсон дээрээ бид нар дахиад нэмэлт зардал яагаад гарах ёстой. Тэр зардлыг яаж тооцох вэ гэдэг дахиад нэмэлт асуудал үүсдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо түрүүний миний дурддаг тэр 3 сарын хамтарсан тушаалын бас 4-1 дээр зааж өгсөн юм. Энэ хохирол тогтоохтой холбоотой шууд зардлыг бас бууртай татгас гаргаж болдог. За хуулинд иргэний үйл заснараа ч гэсэн энэ өөрөө шууд гарч байгаа зардал учраас тэргийн хор гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тэр мал амтаа ороогүй байсан бол тэр хуулийн этгээдээс иргэнээс тариаламжаас гарах ёсгүй байсан зардал бол хохирол гэсэн. Тэрийг яаж тооцох юм бол миний хувьд зарим тариаламжид бол асуусан зүйлх нь нэгдүгээр тэр тариаламжийн талбаар очиж байгаа тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа тийм. Тэгээд тэрний бензин зарцуулалт. Тэгээд ажилчид нь мэдээж өөрийнхөө яг үндсэн ажлаасаа гадна тийш очиж хэмжилтийг фото зураг авч гэдэг юм. Иймэрхүү нэмэлт ажиллаж байгаа ажлын ажилчны хөлс гэж орж байна тийм. За тэгээд малыг харж байгаа тохиолдолд тэр мал амтныг мэдээж хөлж болохгүй, өртийн байдлаас одоо юу гэдэг юм мал гэдэг услахгүй, ундаалахгүй, өсөхгүй байж болохгүй учраас энэ ажиллагаанд зээлшгүй өсөв. Энэ дахиад ажиллах хүч зарцуулах тийм. Тэгэхээр энийг яаж цагаар яаж тооцох юм гэж гэдэг юм. Иймэрхүү дотоод журмаараа энэ шууд гарч байгаа задлыг бүрээ ингээд өмнөх боломжтой байх. Тэгэхээр энийг үндсэн тэр талбайд учирсан зардал дээр нэмж болно. Тэгэхээр энэ одоо өдөр явах ирэх тусам одоо малчин тариал малчтаас гарч байгаа тэр зардал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол тариаланчтай гэдэг намар тариалбудаага хурааж дуусны дараа тороо хуулж аваад шонгоо салгаж авдаг. Тэгээ буцаагаад хавар энийг хийдэг. Энэ чинь болохоор маш хэмжээний ажил хүчний зарлыг өргөө хийгээд байгаа гэсэн үг шүү дээ. Уг эсэнд бол энэ чинь нэг л удаа хашаага хийх хэрэгтэй тийм. Гэтэл яагаад ийм үйлдэлийг хийж байгаа вэ гэхээр эзэн тодорхойгүйгээр хүмүүс ирээд хашааг санаатаагаар нурааж, буулгаж тэгээд мал оруулдаг. Тэгээд нэг нь л одоо ганцхан сэтгэхээ гарсан бол тэр хашаа бүхэлдээ бол хэрэгтэй мал олох боломжтой болно. Дээрээс нь бол нөгөө нэг бас тодорхой зардал гаргаж авсан шом болон тор утаснууд нь бол ийдэн дахиж авах зардал гарах учраас ерөнхийдөө тариалагч гэж хурааж авдаг тохиолдлууд байна л да. Тэгэхээр хэрвээ энэ асуудлыг шийдэх гэх юм бол та энэ дээр тайлбарлахгүй тэр тариалангийн хашааг эвдчин өөрөө бас ямар зохицуулалтаар шийдэгддэг байх хэрэгтэй. Ялангуяа одоо бас энэ зөвхөн тариаланчлахээс илүү манай одоо малтай хүмүүс бас энэ ярилцлагыг үзээд өөрсдөө ямар нэгэн эрсдлээс хамгаалахын тулд тэ мэдээд авахд илүүдэхгүй байна. За бас яг энэ санаатай болон санамсруу байдлаар за мал нь угаас орохдоо эвддэгч гэдэг юм хашаа эцэг асуудлууд үүсдэг. Энэ дээр бол дахиад түүний хэлдгээр нөхөн төлбөрийн зардал буюу хохирол нэмэгдэх асуудал үүсэх. Одоо тэр хашаа барихсан зардал болно хашааг тэр ямар материалаар хийсэн. Тухайн хашааг босгоход ямар хэмжээний хөрөнгө оруулалтанд ороод хохирол учирсан. Тэр дахиад хохирол нэмэгдэнэ гэсэн.
Зарим тохиолдолд бол одоо санаатаагаар үлэглэж тэ бүр зориудын ингэж идэж байгаа тохиол удаа дараа гэж гэдэг юм. Иймэрхүү тохиолдлууд бол хохирол нэмэгдэхээс гадна энэ өөрөө дахиад зөрчлийн болон эрүүгийн гэмтрийн шинжийг агуулж ивэл дахиад хариуцлага. Өөрөлдвөл бусдын төрөнгөнд санаатгаар хохирлын орчуулж байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудал өөрөө дахиад цагдаагаар шалгагдчих болно. Тэгвэл үнэхээр хохирлын хэмжээний гэмтрийн гэж үзэхүйц хэмжээний тэр хохирлын хэмжээнд хүрчэвэл дахиад хариуцлага үлээх ийм асуудал. Тусдаа нэг зөрчил болон нөхөн төлбөрөөс иргэний маргаанаас тусдаа бүр илүү хариуцлага нь илүү чангараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр ингэж явах боломж байна. За одоо ингээм малчин талаасаа бодъё л та. Би одоо аль нэгэн суманд байгаа уугуул малчин. Тэгээ манай ээж аав ээж угсаал малаа хадуулаад амьдарч ирсэн. Би бас тэр замлаар явахаар шийдсэн хүн бай гэж бодъё. Гэтэл нэг л өдөр тэнд тариалангийн талбай гарч ирээд бэлчээр маань байхгүй болсон. Тэг бэлчээр байхгүй болсон. Дээрээс нь 2018 онд төрөөс нэг л өдөр шийдвэр гаргаад энэ бүс нутагт бүр ингээд бэлчээр мал аж ахуй малж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл миний орон зай ингээд хомигдаад хязгаарлагдаад байна шүү дээ. Энэ тохиолдолд одоо малчин би яаж одоо ингээд бас бусдад тохирол учруулахгүйгээр өөрийнхөө ингээд мал аж ахуйг цааш нь өргөжлүүлээд авч явах ёстой юм бэ, боломжтой юм бэ. Үүний тулд би одоо юу мэдэж таньж сурах ёстой, ямар арга хэмжээнүүдийг хийх ёстой юм те. Хүнд бас нэг юм төлбөр ялбархгүйгээр өөртөө бас нэг юм ашиг орлоготой амьдраад ингээд суурин газар байх хэрэгцээ шаардлага байна шүү дээ. Ер нь бол ялангуяа та түрээс 6 аймагт бол тариалангийн бүс нутаг гэж зарласан те. Гэтэл тэр 6 аймаг маань өөрөө бас малчтыг нааш цааш ингээд нүүлгээд суулгах тийм сул газар орон зай бол ерөнхийдөө бол байхгүй. Ялангуяа Төв аймаг, Сэлэнг аймаг гэл Булган аймаг гэл тэгэхээр аймагуд маань угаасаа одоо газрын зөвлөлд битүү одоо хин нэгний эзэмшилд очсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ дээр үг зөвлөмөр. За малчтай хамгийн одоо тулгарч байгаа хүнд асуудлууд нэг энэ бол энэ дээр дахиад хоёр сонголт гарч ирнэ. Нэгдүгээрт нь түрүүний таны хэлдгээр одоо тэр Монголын засгийн газрын 2018 оны тогтоол зааснаар аймгийн засаг болон сумын засаг нар мэлчээр ус бүхий тийм талбай руу нутаг ус руу шилжүүлэх, нүүлгэн шилжүүлэх ийм ажил хийх хэрэгтэй. Энийг бол хүсэлтийг нь тухайн малчтаас хүсэлтийг нь хүлээж авсан нь бас хойш 30 хоногийн дотор шийдвэрлээд газрыг нь олж шийдвэрлэх хэрэгтэй. Зарим малчт бол бид нар эндээ баймаар байна, нүүмээргүй байна гэдэг ийм асуудал. За зарим Сэлэнг аймаг түүний дэний илтгэгчлэн нүүлгэн шилжүүлэх боломжгүй юм байна. Бас мэрсэр бий. Энэ дээр яах вэ гэхээр хоёр дахь сонголтыг гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нутагтаа ингээд мал аж ахуй эрхлээд амьдрах хүсэлтэй байгаа бол эрчимцэн мал аж ахуй эрхлэх боломж нь нээлттэй гэсэн. Эрчимцэн мал аж ахуй бол Монголд харьцангуй шин тутам ийм ажил боловч одоогоор товчилж энгийнээр тайлбарлах юм бол өөрийн гэсэн газар нутаг аваад тарилангийн талбай гэдэг шиг тийм аваад тэрийг хашаалаад яг тэр хүрээ нутаг дэвсгэртэй малаа одоо аж ахуй эрхлэх ийм боломжтой гэсэн. Тэгэхээр энэ хоёр сонголт айл нэг юм. Эсвэл одоо өөрөө аймгийн засаг даргатаа хүсэл гаргаад надад тийм одоо бэлчээр бас бүх юм нутгаас өөр тийм нутаг олгож өг гэдэг хүсэлтэй тавина. Эсвэл би бэлчээрийн мал аж ахуй бишээ эрчимсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад үзье. Энэ яг энэ суурин газартаа нүхгүйгээр гэдэг ийм хоёр сонголт байгаа. Хууль зүйд бол. Гэхдээ практик дээр энэ мөрөө хэрэгжих нь болж байгаа юм уу? Зарим аймгийн засаг нар ойлгохгүй хэрэгжихгүй тийм асуудал бас байна. Ерөнхийдөө манай монголчууд бүгд мэдж байгаа. 90 оны одоо эдийн засгийн хямралаас шалтгаалаад баруун аймагудаас төвийн бүсрийн маш хэмжээний одоо шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Үүний үр дүнд бол Сэлэнг, Хөвсгөл, Эрдэнэт, Төв гэсэн аймагуудад бол баруун гурван аймагаас маш олон мал бүхий иргэд бол нүүж ирсэн. Энэ өөрөө ялцч манай Монгол улсын нийгмийн эдийн засгийн одоо хүндрэлээс урган гарсан асуудал учраас бас харьцангуй бие бинийгээр чиний буруу, миний буруу гэдэг боломжгүй айлуулгал нэг одоо цаашаа яавал дээр гэдэг өшил зүг болоод явах ёстой асуудал юм бол гэж бодож байна. Тэгэхээр мал бүхий иргэд одоо мал аж ахуй эрхэлж байгаа та бүхэн минь одоо өөрсөндөө саяны манай өмүүлэгчийн хэлснээр байгаа хоёр сонголтоос тунгааж үзээд үнэхээр тухайн аймаг орон нутгад үргэлжлүүлээд амьдрах хэрэгтэй байна гэх юм бол нэрцэнцэн мал аж ахуй гэж юу юм бэ? Энийг хийснээр надад ямар эдийн засгийн болон нийгмийн ач тустай юм бэ? Би энийг яаж хийж болох юм бэ гэдэг чиглэлээр бас судлаад тэр чиглэл рүү явах юм бол таны одоо цаашдын аж ахуйн одоо үйл ажиллагаа бас доголдолгүй ямар нэгэн
дарамжхалтгүй байхад тустай болов гэж бодож байна. За одоо тэгээ хоёулаа дараагийн ярианд оръё. За нэгэнт одоо хохирол училчлаа. Тэгээ тариалангийн талбайд мал орсон, хохирол училсан. Тэгэхээр энэ хохирлыг шийдвэрлэх гээд явах бас процедур буюу үйл ажиллагааны дараалал гэж байна тий. Тэгээ энэ үйл ажиллагааны дараалал дээр тодорхой хэсгүүд дээр шийдвэр гаргахгүй удаашрдаг. Тэгээ тариалан чинь хамгийн сүүлдээ бол ямар нэгэн хүндлэлбэргүйгээр замхраад үлддэг нөхцөлөдлөд маш их байгаа. Тэгэхээр энийг тариаланчтай холбоо бол цахимжуулъя гэж одоо зорилт тавьсан байгаа тий. Одоо энэ тариалангийн талбайд мал орсноос улмаас училсан хохирлыг одоо хүн барагдуулах энэ үйл ажиллагааг бол цахим хэлбэрт шийдвэрлэе гэж зорилт төвшүүлсэн. Тэгээ тэрэн дээр бас та бүхэндээ хамтарч ажиллаж байгаа. Та энэнийг одоо хэрхэн яаж ажиллахыг манай нөхцөлөд үзэж байгаа хүмүүс тайлбарлаж өгөхгүй. За одоо энэ дээр аймаг болгонд тодорхой хэмжээний тариалангийн үйл ажиллагаа хийж байгаа тариаланчтай байгаа. Тэгээд өөр тулгымц асуудлаа яаж шийдвэрлэх вэ? Надтай адилхан юм учиж байгаа хүмүүс байгаа болооч гэх юм. Одоо харьцуулах байдлаар өөрсдийнхөө мэдээллийг би дээр солилцох замаар ингээд учиж байгаа асуудлаа шийдвэрлэх боломжтой маа гэж үзээд Монголын үндэсний тариаланчдын холбооны вебсайт байгаа тийм ээ. Тэр вебсайтн дээр тусгайлсан яг малчид тариаланчдын маргааны шийдвэрлэх гэсэн тийм шинж нэгдэж байгаа юм билээ. Тэрэн дээр одоо яг энэ тариалан үндэсний холбоонд ирүүлсэн мэдээллийн дагуу энэ нутагт эцгэрт энэ аймгийн энэ сумд ийм асуудал үүслээ гэдэг мэдээлэл ирэнгүүт нь өргөдөл гомдол гаргасан. За хамгийн түнд одоо засаг дарагтаа хүсэлт тохирлоо хүнд тооцоолохоор ажлын хэсэг байгуулахаар хүсэлт гаргасан. Дараа нь бол усын байц авчтай зөрчлөө хариуцлага тооцоолохоор гомдол гаргасан энэ процессууд явна. Тэрнийхэн дагуу ажлын хэсэг ирээд үнэлсэн хэсэг, өвнлээд нөхөн төлбөрөөр зөвшөөрсөн хэсэг, зөвшөөрж байгаа хэсэг тэгээд түүний дагуу хохирлын төлсөн хэсэг. Хэрвээ маргасан тохиолдолд иргэний шүүхээр асуудал орно. Иргэний шүүхээр орж явах иргэний шүүхийн одоо анхан давзаалтах тэгээд хялтын шатны шүүх гэсэн 3 шатны шүүх байгаа. Энэ маргаан одоо айл шатандаа явж байгаа юм. Түүнийг хэрхэн шийдвэрлсэн гэсэн энэ процессуудыг одоо нэг бүрчилсэн байдлаар ингэж оруулж өгч хинч одоо захын хүн ороод харагдах байдлаар ингэж оруулж өгч байгаа даваа талт. Тэндээс хүмүүс ингэн гомдлоо энэ процессыг ингэж шийдвэрлэж байгаа манай энд бол ийм хэмжээний явдал ингэж шийдэхдээ дуусчихжээ гэх юм тийм байдлаар илүү хялбарчсан байдлаар харах боломж олгож өгч байгаа даваа талтай болов гэж бодож байгаа. Тэгэхээр хүмүүс одоо тариаланч зааж ингэ орхиж за яг угаан жоох юм даа гэлтгүүгээр ерөн зүгээр энэ бүх маргаана холбоонд мэддэгдэж бүртгүүлээд тэр ингээд түүх үсгэд явж байгаа юм чухал. Эргээд энэ харахад ер нь одоо жилд ямар хэмжээний хохирлож ирдэг, яаж барагддаг, аль процесс дээр гацдаг гэдгийг нийт тариаланчд болон ингээд хараад авахд сүүлд нь дахиад судалгааны материал болчихоор ийм хэмжээний материал дата цуглах гэсэн. Тэгэхээр энэ бол чухал бас их оновчтой ажил болж байгаа гэж бодож байна. Тэгэхээр тариаланчтай үндэсний холбоо эх 5 жилийн хугацаанд одоо авч хэрэгжүүлэх стратеги зорилтоо сайхан болвол тодорхой зөвлөл болон ажлын албаныхаа хүрээнд бол хилцэж дэвшүүлсэн. Энэхүү 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилтод дотор юу орж байгаа гэхээр ерөөсөн тариаланчдын одоо асуудлыг шийдвэрлэж үйлдвэрлэлийн тогтвортой явуулах гэсэн одоо үндсэн зорилтууд багтж байгаа. Тэр зорилтууд дотор бол энэ хууль эрх зүй өмүүллийн чиглэлээр бас тариаланчтай тусламж дэмжлэг илүү одоо хүртээмжтэй болгоё гэсэн ажлуудыг бол төвшүүлсэн байгаа. Тэгээ тэр үүднээс бол одоо судалгын өмгөөлөгчтэй бол яг малч тариаланчдын асуудал дээр бол ингээд хамтраад ажиллаж эхэлж байна. Тариаланчд маань ер нь танаас өөр одоо хууль эрх зүйн энэ маргаантай холбоотой ямар одоо зөвлөх үйлчлэгийг авч болох юм те. Тэгээд тантай холбогдохын тулд хэрхэн холбогдох юм те. Асуудлаа танд одоо тавиад шийдвэрлэхийн тулд ер нь яаж холбогдох вэ? Та илгээгээд энэ хүмүүстэй ямар одоо зөвлөмж үйлчлэгээ үзүүлэх боломжтой байна. За миний бие бол яг энэ жилээс ахуулаад тариалан холбоотой хамтраад саний маргааныг шийдвэрлэхэд ямар арга холбооны зүйлс юу хийж болох юм. За тэр вебсайтны дурсан тэр вебсайтны нэг буланд болсон хууль эрх зүйн мэдээлэл тогтмол оруулж хийгддэг юм яригдсан байна. Тэгэхээр тэрний дагуу яг энэ маргааны шийдвэрлэхтэй холбоотой өөр ямар загвар одоо өргөдөл гомдлын загварч гэдэг юм уу эсвэл одоо тэр мал энтэй ороод тэрийг хүлээлцэхтэй холбоотой ямар нотгоор цуглуулах юм ямар арга байж болохын талаар товчсон байдлаар энгийн байдлаар тэр тариаланчд мэдээлэл өгөх зорилгоор тийм сард нэг удаа тийм мэдээлэл зөвлөгөө өгч тэндээс орж харж болно. Мөн
холбоотой байгуулсан миний гэрийн дээр сааснаар бол гишүүн одоо холбооны гишүүн тариаланчд бол хөнгөлөлттэй үнээр өнгөл үйлдэл болохоор гэрээ хийсэн. Тийм учраас одоо тэр үгийнхэн дагуу яг одоо надаас үйл зөвлөлт ер нь бусад одоо нийт өнгөлөгчдөөс бол тусалцаа авах нээлттэй зүгээр холбоотой хамтарч ажиллах гэдэг утгаараа зөвлөгөө авах тохиолдолд одоо тэр өнгөлөлийн хүсч гэдэг нь тэр нь бол арай бага одоо хямдрлсан тэр холбооны гишүүн гэдэг тэр үнцнийг нь авч өгнөөс сарай өөр үнэхээр тогтоож өгсөн. Тэрний хатаа бол өнгөлөөл ажиллагаа зөвлөж байгаа. Энгийн зүгээр одоо өдөр тутамдаа асуудаг нэг энийг яад юм бол гэдэг нэг асуучмаар хүнээс асуучих ийм хэмжээний зөвлөгөө мэдээлэл миний бол өнгөө. Тийм учраас уцаар холбооноос миний утсыг аваад уцаар дамжуулаад зөвлөгөө мэдээлэл бол за манай хотод хэвээ байгаа бол манай офс дээр ирээд зөвлөгөө бол өнгөө авч болно. Тэр бол нээлттэй. За тэгэхээр анхаарал тавьж бидний ярилцлагыг сонссон та бүхэнд баярлалаа. Тэгэхээр тариаланчид маань хэрвээ танай талбайд ямар нэгэн байдлаар мал орж хөдөлгөжсөн бол ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй талаар бол мэдээлэл авч чадсан байх гэж бодож байна. Тэгэхээр таймлаар товчлоод хэлэх юм бол хэрвээ та хохирлоо тогтоолгоод тухайн одоо мал хүнтэй зөвшөлтсөд барагдуулж чадах юм бол хайцсангуй цаг хугацаа бага хэмнэхээр байна тий. Малчин тариаланч хоёр хохирлын хэмжээнд дээр бол тохиролцож чадахгүй шүүхээр одоо асуудлаа шийдвэрлэнэ гэх юм бол хайцсангуй жоохон урт хугацаа орох байна. Тэр тохиолдолд бас өмгөөлөгч бол аваад өөрийнхөө асуудлууд дээр бол хууль эрх зүйн тусламж үйлчлэг авч болох нэ. Тэгээ мөн Монголын тариаланчдын үндэсний холбооны вебсайтн дээр малч тариаланчдын маргаан гэсэн одоо шинэ нэмцэс үүсэж байгаа. Та тэр зэс рүү ороод манай содэртны өмгөөлөгчийн хэлсэн одоо зөвлөмжүүдийг, аргачлалуудыг тийм одоо хэлбэршүүлсэн мэдээллүүдийг бол харж үзэх боломжтой байх нэ. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.